За энэ удаагийн видеогоор бид тэгштэлийн комплекс шийдийн тухай ярилцгаулна. Комплекс тоо гэдэг хичээлийг үзээгүй байх үедээ бол бид нар x квадрат дээр нэмэх нэг тэнцүү тэгс нэгчлэлийг шийдвэ гэж ярьдаг байсан. Үнэхээр бодиттой олонлог төр бол шийдвэ юм. Харин комплекс тоо олонлог төр бол энэ тэгштэл шийдтэй бөгөөд шийдэн юм байна. За I гэдэг нь бол язгуур дор хаснатай тэнцүү гэдэг тухай өмнөх хичээлдэр үзсэн байгаа. За одоо дахин нэг жишээ авч үзье. X квадрат дээр нэмэх нь 2x нэмэх нь 5 тэнцүү тэгс нэгчлэлийг авч үзье. Бодиттой олонлогийн хувьд бол бид дискриминант нь 2-ын квадрат 4 хасах нь 4-ийг үүсгэх нь 5 буюу 20 тэнцүү хасах 16 учраас энэ шийдвэ гэж тооцдог байсан. Тэгвэл комплекс тоо олонлог дээр бол энэ хэсэг шийдтэй байх бөгөөд шийдийг нь ингэж болно. За D-ийн хооронд бид нэр хасах 16-ыг орлуулвал ийм болох бөгөөд 16-ыг язгуураас гаргавал ийм бол. За мэдээж 2 туавал хасах тэмдэгтээ язгуур дор хасах тэмдэгтээ 1 гэдэг нь I-тай тэнцүү буюу ийм 2 шийд гарч ирнэ. За энэ жишээ 1. Энэ жишээ 2. За жишээ 3. X-ийн 3 зэрэг нэмэх нь x-ийн квадрат хасах нь 2 гэсэн тэгшлэлийг бодъё. За мэдээж хэрэг тэгшлэлийг бодохын тулд бид нэр өрсөлдөхөн болгон задлах хэрэгтэй. Ингэж хичвэл эхний хэсэг нь дараагийн хэсэг нь ийм болно. Эндээс x-с хасах нэгүүдийг хаалтнаас гаргавал ийм тэгштэл үүснэ. Мэдээж 2 үжигдэхүүн 2 тооны үржүүр тэг гарна гэдэг чинь ядаж нэг нь тэг байх ёстой гэсэн үг. Ийм байх ёстой. Эхний тэгштлээс мэдээж x тэнцүү 1 гэсэн бодит шийд гарч ирнэ. Харин 2 дахь тэгштгэлийн хувьд бол энийг x1 гэж нөгөөдгийг x2 x3 гэж тэр хоёр нь бол хасах 2 дээр нэмэх хасах язгуурын дор 4 хасах нь 8 хуваах нь 2 гэж гарна. Хасах 2 дээр нэмэх хасах язгуурын дор 4 хасах 4 4-өөс нь 20 гараад тэрний язгуур дор хасах 1 болдог. Хуваах нь 2. За 2 туучвал хасах 1 дээр нэмэх хасах I болох нэ. Язгуур дор хасах 1 гэдэг тоогоо шууд I-аар оруулчихлаа. За ингээд энэ тэгштэл бол нэмэх 1 гэсэн нэг бодит шийдтэй ийм 2 комплекс шийдтэй гарч ирдэг байна. За жишээ 2-ыг харах юм бол энэ дээр хасах 1 дээр нэмэх нь 2i. Энд нь хасах 1-ээс хасах нь 2i гэсэн хариу гарч ирсэн бол энийг нь салгаачвал хасах 1 дээр нэмэх нь i, хасах 1-ээс хасах нь i гэсэн хоёр комплекс шийд гарч ирж байна. Ер нь юу гэж хэлэх гээд байгаа гэхээр хэрвээ энэ комплексдоо энэ тэгшлийн шийд болсон бол үүний хосмог нь ч гэсэн энэ тэгшлийн шийд болно гэсэн үг. За яг адилханаар энэ тоо
энэ хэвшлийн шийд болсон юм бол үүний хосмогч гэсэндээ энэ хэвшлийн шийд болно гэсэн үг. Жишээ 4. x1 нь ийм тоо шийд нь болдог квадратчлал зохио гэж үг. Өөрөөр хэлэх юм бол нэг шийд нь ийм байдаг. Ийм квадратчлал зохиох буюу а б-гүүд нь олоо гэсэн бодлого гэж. Тэгвэл яг өмнөх жишээн дээр ярьсанчлан энэ тоо энэ төслийн шийд болд юм бол үүний хосмог нь буюу энэ тооч мөн адил энэ төслийн шийд болно. За эндээс Витийн теоремсоор x1 дээр нэмэх нь x2 нь хасах тэмдэгтэй a тань зөөх ёстой. x1 x2-ыг нэмэх юм бол 2 тань болно. Харин x1-ийг үржих нь x2 нь b тань зөөх ёстой. За энэ хоёрыг үржүүлэх юм бол 1 дээр нэмэх нь 3-ын квадрат буюу 10 гэж байна. За эндээс a бол хасах 2 тань, b нь 10 тань гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол x квадратаас хасах нь 2x нэмэх нь 10 тань гэсэн тэгштэл байсан байна. За шалгаад үзье. Энэ тэгштэлээ бодох юм бол x1 2 нь 2 дээр нэмэх хасах язгуурын дор 2-ын квадрат 4 хасах нь 4-ийг үржих нь 10 буюу 40. Хуваах нь 2 гэж гарч ирнэ. 2 дээр нэмэх хасах энд хасах 36 болно. 36-аас нь 6 гарч ирээд язгуур дор хасах 1 нь болно. Хуваах нь 2. За 2 тооцохоор 1 дээр нэмэх хасах 3-ыг үржих нь язгуур дор хасах 1 буюу а гэж